За одоо миний одоо хамгийн үнд цэнтэй гэхээс илүү хамгийн эрхэмлж явдаг юм л ерөөсөө чанар л байдаг л та. Нэг ирсэн үйлчлүүлэгчийг ер нь цаашдаа дахиж заавал манайхаар орж ирэх болтол тэгж үйлчлэгээл юм да. За намайг төгөлдөр гэдэг. За би гутлын арчилгаа салууны бизнесийг 2009 оноос хойш өдөө хүртэл 16 жил эрхэлж байна да. 2009 оны 2 сард цагаан сард өнгөж өнгөрөөл тэгээ найзтайгаа хамт хоёулаа нэг ажил болж хийгээд тэгээ явж байгаад энэ хуучин Улаанбаатар банк нөө цэнхэр шилэн тэнд хөдөлмөрийн бирж байдаг гэсэн. Тийшээ очиод анхаад бүглэх гэж хийжсэн нэг хүн дуудаад хоёр ажил хайж явж юм уу? Тэгээд гэсэн чинь Master Shoes гэдэг компани дээр хоёр очиод уулзаад ажилтан аавна гэдэг жийсэн. Тэгээ 2009 онд хоёр очиж уулзж авах ажилд орж ирсэн. Харин өөрийнхөө бизнесийг бол нэг жил гарна л ажиллаж байна. Эхлүүлээд одоо доороо 3 хүний бүрэлдэхүүнтэй хүмүүс маань тусдаа өөрөөсөө одоо дааж авсан ажлуудтай бүх ажлуудаа өөрөөсөө мэддэг. Тэгээ би одоо өөрөө болохоор бүх ажлаа хамгийн сүүлд фиништэд гаргаад үйлчлүүлэгчтэй хүлээлгэж өгдөг. Хуваарь бизнес эрхлээд эхэлснээс хойш ер нь бол өдөр тутмын амьдрал ерөөсөө л ажил гэртээ ерөөсөө нэг очиж унтах гэж л очдөг. Тэгэл ер нь 24 цагийн 16-ыг нь бол ажил дээр л өнгөрөөж байна да. Гутлын засварууд болгон чинь харилцаа адилгүй өөр. Зарим нэг өдөр чинь зарим өдрөө нэг 15-аас 20 хос гутал бэлэн болгодог ч юм уу. Өглөө ажил оройг эргээл тийм л маршруттай байдаг болох их завгүй байдаг та. Дуртай ажилласаа кайф авч ажиллана гэдэг чинь л ер нь их гоё баярлалаа штэ. Их олон хүнд тохиолддог нэг тийм аз шиг санагддаг штэ. Ер нь миний юу чин мэрэгжил чин ер нь их универсалны байхыг шаарддаг байхгүй. Цэвэрлэгээ бол цэвэрлэгээ тул хийждэг. Ойдлыг хийх ёстой, будгийг хийх ёстой, татлага ууллага бүх юм хийх ёстой гэдэг болохоор юм бүгдэнд нь л яг 100 хангалттай байж ижил тэр хүний ажлыг сэтгэлдэн тултал хийж өгнө л доо. Ааваас минь үлдсэн юм аа. 45 оны хороонд юм аа. Уулын ингэчлээ энийг нэг янзлаад өгөөч. Нэг хүмүүсөд хэрэглээд байхгүй ч гэсэн хайчмааргүй байна. Их дурсамжтай байд ингээд тэгж орж иж янзлуулсан үед байдаг. Өөрөө гутлын нэг таньдгүй л нэг ах хөл байсан л та. Засуулчаад энэ биш гэд гүрийгээдсэн. Өөрөө их муудсан гутлаа авчиж өгчээсэ. Арьсан. Тэгээ тэрийн хэлбэрт татаад улын солиод будаад тэгээд ингээд текэн дээр тавьсан байсан чи яг өөрөө ороод ирсэн байхгүй. Тэгээд гутлаа авъя гэд энэ таны гутлын энд байна гэдгсэн. Энэ биш өөр гутлыг айгалаад. Тэгээ тухайн үедээ би өөрөө байгаагүй манай тектэ манай ажилтан байсан. Тэгээ ямар гутал юм бол бичгээ бид нэг заавал үйлчлүүлэгчтэй бичиж өгдөг байхгүй. Тэгээ бичгээ гэсэн бичгээ өргөцсөн гэдэг. Тэгээ энийг өөр техникаа дээгүүр доогуур хаана ажлынхаа өрөөгөр баг 30-40 минут хайцгаас байсан. Тэгээ над руу залгаад би наа техникэн дээр чинь байгаа гутал мөн гэсэн биш гээд. Тэгээ би чи их хол явж байгаад бүр аргаа ороод тавьж ирээд энэ таних мөн гэдгсэн чи сүултээ өөрийнхөө гутлыг өөрийнхөө улавчаараа тэнжээсэн. Тэгж нэг 30-40 минут нэг хөглөжсэн гэдэг тийм түүх байд. Засвар үйлчлэгээ хүртэл гутлын салууны үйлчлэгээ хүртэл одоо купитай болцохоор их амарлаа. Одоо миний өдөр тутмын амьдралын хэв маягт өдөр болгон л хүн судалдаж авдаг, өдөр болгон л хүн дэлгүүр ордог. Тэр болгонд одоо купи ч айгүй амарлаа л те. Бүглэрэл төгжрийн дунд ч машин ууж явах айгүй төвхтэй байдаг. Скутер энэ зуны үйлрэлд бол байнга унчиж байгаа юм чи. Тэгээ скутер чинь төлбөр тооцоо ихт чи картаар хийхгүй, дансаар хийхгүй, купеэр хийждэг. Би бол байнга л купеэр үлгээ хийждэг, дэлгүүр дөрөв купеэр үйлчлэгээ авчдаг. Өөрийнхөө ажил дээр бизнесээ купеэр тооцоо хийждэг болохоор амар байдаг. Хүн ер нь магтуулах дуртай шүү дээ. Тэгээд үйлчлүүлэгчдээс ер нь магтаалын үг сонсоод ер нь яг чин сэтгэлээсээ их гоё баярлаад уулаа галдаад энэ их гоё болж ин даа. Энэ стогой болсон байх шүү гэд хэлэхэд ер нь их баярлдаг. Хамгийн гол нь нөгөө хүнд өөрөөс нь үйлчлүүлэгчээс гутлаа хүлээж авахта хамгийн сайн өөрөө яг хийж чаддаг юм ба маш сайн дэлгэрүүлж ярьж хэлж ойлгуулсан багт бол эргээд ер нь асуудалгүй болдог байхгүй ямар ч хийж л.